За өнөөдөр бүгдээрээ дата хөгжил дээр ажиллаж байхад одоо сэлүүдийг хооронд нь нэгтгэх, мерж хийж одоо форматын өөрчлөх тохиолдол нэлээх гардаг. За энэхүү үйлдэлийг хэрхэн хэлбэрээр хийх боломжтой үздэцгээе. За эхний үйлдэл нь болохоор нэлээд олон сэлүүдийг нэг сэл болгож нэгтгэж форматын өөрчлөх үйлдэл нэлээд түгээмэл хийгддэг. За тэгвэл энийг хийхдээ хэдүүлээ шорткат нь Alt H M C гэсэн шорткатыг дарахад за ийм анхааруулсан цонх гарч ирнэ. Энэ цонх нь юу вэ гэхээр нийт сонгож авсан сэлүүдийн маань хамгийн дээд зүүн дээд болонд байгаа утгыг аваад бус утгыг тэрнтэй нэгтгэж устгалаа гэсэн одоо санааг илэрхийлж байгаа. За тийм тохиолдолд тэр нь одоо ингэж нэгтгэж авах зүгээр гэж үзвэл та хэд окей дарахад одоо энэ маань түрүүний бидний үзэж одоо хийгчээсэн нэг сэл болж хувирж байгаа нь харагдаж байна. За тэгвэл дараа нь бид нэр яадаг вэ гэхээр мөрийн дагуу буюу одоо энэ харагдаж байгаах нэг нэгтэй хоёрын хоёртой ингэж мерж хийж авъя гэж авах шаардлага гардаг. За энэ тохиолдолд хэдүүлээ яах вэ гэхээр за ингээд идэвхжүүлээд авчлаа. Alt H A гэсэн шорткатыг дарахад яг түрүүний хэдүүлэнгийнх нь хийгчээсэн мөрийн дагуу одоо нэгтгэж авчихсан цээлүүд маань одоо нэгтгэж нэг цээл болон өөрчлөгдсөн байна.